Сайн байна уу? Оюуны сургуулийн сурвалж хаан гэрэл байна. Би тэгээ одоо Колумбигийн сургууль эзэн сурвалжаар болсон. Миний сурвалж сонгосон амийн том шалтгаан нь ер нь бол амийнхынд бол мэдээж байршлаанаас дэлхийн хамгийн том бол хамгийн гоё хоттой нэг гэж яригддаг. Нойр хот яг голтон байдаг учраас би бас энэ сонгосон. Тэгээ бас энэ шалтгаанд ер нь бол манай хичээл мөрөдөл сургууль байсан. Тэгээ ер нь хичээхэн мөрөдлийг бас цааш нь өргөж авч яваад бас биелүүлэх гэсэн бодолтойгоор бас Колумбигийн сургууль аплайцсан. Шалгалтын оноо тэгээд чиний голч дүн PS Supplemental Essays EC гэдэг зүйлсийг шаарддаг. Мас бол болохоор 6 шиг supplemental essay те. Гэтэ яг нэг supplemental essay нэг essay биш лист гэдэг. Тэр нь болохоор өөрийнхөө ингээд консюмер дуртай медиа юм уу, books юм уу, arts юм уу, film юм уу гэдэг зүйлийн талаар ингээд листлэх байдаг. Тэгээ мэдээж хамгийн энгийн хоёр нь болохоор why major, why yes байдаг. Тэр болохоор бас мэдээж нэг тоос идэв байдаггүй. Яг ингээд сургуулиудаа cater-ийг сургуулийнхаа талаар ингээд өөртөө олбоо бичдэг. Бас нэг гэсэн болохоор community essay байдаг. Чамааг хүрэлсэн community үүдэг талаар гэж бичсэн байдаг. Асуусан байдаг. Би болохоор тэрэн дээрээ стокт очсон, анхаарч ямар байсан, юу сурсан, тэгээд энэ бол ямархуу бас тийм шинэ зүйлс сурсан байг талаараа бас бичсэн. Тэгээд дахиад нэг хэсэг нь болохоор бусадтай үйл ажиллагааз гарсан эсвэл дебет юм уу хэлцэн талаар бичсэн байдаг. Тэгээд тэр нь болохоор би юунд нэлээд бичсэн бэ гэхээр ээжтэйгээ би дууны талаар ингээд дебет хийсэн талаараа бичсэн байдаг. Тэгээд тамийн сүлжийн хэсэг нь болохоор adversity буюу чам талгарсан ингээ ямар нэгэн муу зүйлийг яг хэрхэн давж гарсан бэ? Тэрнээс юу суралцсан бэ гэдээ бас асуусан байдаг. Тэд нар би болохоор гараа угсан талаараа тэгээ гараа угсан үедээ яаж олимпиадад бэлдсэн, яаж хичээлээсэн талаар ер нь бол бичсэн байдаг. Миний PS маань болохоор манай өвөөгийн хөөрөг болон миний найзуудтайгаа хамт хийсэн аппликейшн талаар холбосон эсэ байдаг. Тэр нь тэгээд ер нь ямар хувийн холбоотой гэхээр өвөөгийнхөө хөрөгтэй холбоолоод Монголынхоо үс байлыг харуулад мөнгө давхар ингээд компьютер сайенст ингээд яагаад урсан талаар яагаад ингээд компьютер сайенс одоо хэрэгтэй юм бэ гэдгийг хойлоод PS гаргаж ирсэн. Би болохоор одоо компьютер сайенсийн мэргэжлээ суралцж байгаа. Тэгээд яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэхээр ер нь бол энэ мэргэжил маань ямар ч өөр төрлийн филд юм ингээд ямар өөр төрлийн ингээд сэдвтэй хичээлд холбогдож болдог. Тэрүүгээр агад давтал байсан болохоор ер нь бол би компьютер сайенсыг сонгосон. Би Колумбигийн сургуулиас full financial aid авч ирсэн. Тэгээ тэр нь яг үс үг гэхээр миний сургалтын төлбөр бун, сургалтын төлбөрөөр дагаад мөн дахиад нэмээд байр хоолны мөнгө, унааны мөнгө дааж ирсэн. Би ер нь бол баг дундаа ингээс олимпиад орж явдаг байсан. Тэгэхээр миний EC-гийн ихэнд ер нь бол ихэнх цаг нь ер нь бол миний олимпиадын бэлгэлээр явж ирсэн. За тэгээд өөрөх юм бол би сургууль дотроо өөрийн гэсэн клубтэй тэгээд мөн дахиад өөрийн сургуулийнхаа сурч дөрөд өдрөх зүйл байдаг. За тэгээд суудаас гадуур гэх юм бол би өөрийн гэсэн бас дахиад нэг газар багшлах сургалт хийжсэн. За тэгээд нэмээд олон улсын олимпиадын байг оруулсан байгаа. Тэгээд ер нь бол миний аппликейшн хамгийн том нөлөөсөн хамгийн том ийс нь болохоор үгшиг гэдэг найзуудаа гэсэн аппликейшн байдаг. Энэ болохоор Монгол хэлний шалгалтанд бэлж авахд зориулсан нэг тийм амархан хөнгөн жижиг нэг тоглоом болгон education-ыг хослсон тийм аппликейшн хийсэн байдаг. Тэр нь бол миний аппликейшн хамгийн төлөөсөн EC гэж бодож байна. Миний хамгийн том шагналх юм бол олон улсын хэмэл оюухны олимпиадад хүрэлт медаль авч ирсэн. За тэгээ цаашлбал улсын IT олимпиадад хүрэл 2 тусгай байртай. Тэгээ улсын бүтээлийн уралдаанд хүрэл медаль. Тэгээд улсын бас хакатины тэмцээнд бас төрүүлж ирсэн. Нийслэл IT олимпиадад алт 3 хүрэлтэй. Яагаад намайг сонгосон бэ гэхээс илүү намайг ингээд сонгохгүй байгаа шалтгаан байггүй гэх юм уу? Миний аппликейшн ер нь миний амиг төлөрсөн зүйл нь болохоор өөрийгөө ингээд сул талгүй болох байсан. Яагаад гэвэл чи хичнээн ингээд олон мянган орон шалтгаантай байсан ч гэсэн ганцхан ингээд том орон шалтгаангүй байх юм бол чамайг авахгүй. Харин орох шалтгаангүй орохгүй байх шалтгаангүй байх юм бол хамгийн мудаал орохгүй гэх юм уу?
Тэгэхээр дээр нь бол миний аппликейшн дээр нь бол амар том суулталаад байгаагүй. Тэгээ мэдээж миний хийсэн аппликейшн үгшиг маань бас мөн ингээд олон улсын олимпиадын медаль маань бас хэлвэ нөлөөсөн гэж бодож байгаа. Өргөдлийн үеэр хамгийн том асуудал гэх юм бол сэтгэл зүйн асуудал юм болов. Яагаад гэвэл доктор ирсэн дараа ноотоор би ингээд амар олон маш мундаг маш амар сайн олимпиадын медальтай, амар сайн ECT, амар сайн англи хүмүүс байсан. Тэр нь бол өөрөө хүссэн үсээгүй бусдаа өөрөө ингээд бусдаа харьцуулцдаг. Гэтэ яг үндэ энэ нийцэн эцч бусадтай нэг хүртэлгөөс илүү өөртөө өөрсөлж байгаа байлээ. Чиг өөрөө ингээд хичээгээд өөрөөгөө даван туллаад яг шалгалтандаа сайн бэлдээд DC-гээ сайн хийгээд тэгээ олимпиадаа сайн бэлдээд сайн орж чадах юм бол шалгалтын санаагаа шааж чадах юм бол тэгээ эсэгээ яг сайн бичээд яг гоё эсэг гаргаж чадах юм бол мэдээж орж чадна. Тэгээд тэр нь хамгийн том асуудал нь сэтгэл зүгэл сайн бэлдэх хэрэгтэй гэж бодож байна. Миний бодлоор сэтгэл зүгээ бэлдэн гэх хэцүү. Яагаад гэвэл сайсан шиг өөрөө хүссэн үсээгүй угаасаа тэгэл бусдад харьцуулдаг. Хүссэн үсээгүй угаасаа тэгэл хэцүү үед гарч ирнэ. Болмоо шантамаа үед мэдээж гарч ирнэ. Тэр үедээ гол нь тэр ингээд сэтгэл хөдлөлтөд автахгүй. Тэрийг ингэж томруулж бодохгүй. Зөвл төр зургийн тэгээ би нэг даван толж чадна гэдэг тийм сэтгэл зүйтэй байх юм бол ер нь айгу болж чадна. Би энэ бол сугуулж чадна гэж боддог. Миний аппликейшн үеэр гарч самин тамалтай гэх юм бол сэтгэлийн шалгалтанд тийгч бэлж чадаагүй. Тэгээд ер нь шалгалтаа өгөхдөө нэг нийцсэн авсан амийн саунууд нь бол нийслэл төрсөн оноо байгаагүй. Гэхдээ тэгсэн би бас сугуулж чадсан. Тэр нь бол миний хамгийн том гарсаал ер нь бол шалгалтандаа арай хамгийн сул бэлдсэн гэж бодож байна. Би ер нь бол эсвэл тамийн ихэнд ер нь бол амар гоё хоол идэн л бодож байгаа. Монгол тэр нь бол хоолны сонголт нэг багтай. Тэр нь бол гоё хоолны газар багтай шүү дээ. Тэр нь бол Америк, Нью-Йорк бол тийм биш. Маш олон улсын, маш олон төрлийн, маш олон гоё хоолтой. Би тэгээд ер нь бол очиод амар хоол идэл гэж боддог даа. Очиод дахин нэг хэмээр байгаа зүйл нь NBA тоглолт үзэж үзмээр байгаа. Одоо ер нь бол жил болгон улам чангарж байгаа, өршлөн чангарж байгаа. Тэгээ тэглээгээд чадаж болохгүй өөртөө итгэлтэйгээр өөрийнхөө яг мөрөөдлийн гэсэн яг орно гэсэн яг явнаас сургуультай аплайдаад орохгүй ч бай, орсон ч бай чигтэж чадсан. Тэгээ тэрийг мэдж хахад ер нь бол гэп авна уу байна уу, өөр сургууль явна уу байна уу харамсах зүйл байдаг. Тийм учраас өөртөө итгэлтэйгээр бусдаа санаа зовлгүйгээр хичээгээр гэж хэлээ да. Би бас Докиг ах зүгээр сургалтын төвлөж боддог байсан. Зүгээр хичээл заагаал, шалгалтанд бэлдээл, наа чи ингэдэж шүү зааж өгдөг гэж боддог байсан. Гэхдээ энэ яг үүндээ жинхэнэ зүйлийнхаа дөнгөж 50% тал нь л байсан. Нөгөө тал нь юу гэх юм бэ гэхээр энэ дээрээ үүсэж байгаа connections, найзж байгаа найзууд ерөөд ингээд чиний насан турш чинь найз болж чадах хүмүүс юм байсан. Тэгээ мэдээж одоо би жишээ нь энэ дээрээ хоёр MIT сурдаг найзтай болчлоо тий. Тэгээд ер нь бол энэс ирж маш олон EC-гээ бас бусдаар ингээд найзуудтайгаа хамт хийсэн. Бусдаа ингэ хийж аваад ингээд бас CC олж авсан. Ер нь студент ирэл чиний авч байгаа зүйл чинь ганц дан сургалт биш. Энд үүсэж байгаа community, connections тэгээд бас найзууд юм шүү. Найзууд юм шүү. Студентс ирэл студент байгаад студент унтдаг байсан да.